За сайн байцгаана уу? Та бүхэндээ өдөх өдрийн мэндийг хүргэе. За би өнөөдөр аутизмтай хүүхэдтэй байх ямар байдаг талаар ярих гэж байна. Тэгээ энэ бичлэг маань зөвхөн аутизмын тухай гэхээс илүү цаад учир шалтгаан тэгээд хүн болгонд бас эндээс суралцаж болох зүйл байдаг талаар ярих гэж байгаа учраас одоо манай хүүхдийн биш юм чинь ч гэдэг юм уу тэгж бити бичлэгээ алгасаасаа гэж хүсэж байна. Эндээс хүн болгон бас авах юм аваад гарахаар бичлэг болох болов уу гэж би бодож байна. За яаж эхэлснээ ярий. Би нөгөө яг ковидын үеэр жирэмслээд тэгээд баг охиноо төрүүлсэн баггүй юу. Тэгээд ковидын үеэр яг хүүхд хөдөлгөөнд орох үеэр нь буюу 4 сар орчимтой байхдаа ковид тусаад тэгээд эмнэлэгт хэвтээд эмчилгээ хийлгсэн 2 удаа рентген зураг авахуулаад дексаметасон тэгээд антибиотик тариулж исэн. Эдгээр нь бол яг ургийн гаж хөгжил үүсгдэг гэсэн баталгаатай юм байхгүй. Гэхдээ дексаметасон болон рентген зураг бол тодорхой хэмжээний эрсдэлтэй гэж үздэг. За тэгээ ямар нэгэн вакцин бол хийлгээгүй. Тэгээд төрсөн байдаг. Тэгээд яг гидсэнд байхдаа манай хүүхэд надад нэг л өөр байгаа нь мэддэгдэг байсан. Яагаад гэвэл тэр нь хөдөлгөөнөөр мэддэгддэг байсан. Амар юм хурц огцом ширүүн хөдөлгөөнтэй нэг юм төгшүүртэй хөдлөөд байгаа юм шиг надад тийг санагддаг байсан. Тэгээд би ч нөгөө 2 дахь тээлд болохоор энэ нэг л ямар сонин хөдөлдөг хүүхдээ гэдэг нэг л өөр байгааг нь мэддэгдэг байсан байхгүй. Тэгээд төрөөл харангуут угаасаа ингэж л хөдлөөд байсан юм байна гэхээр тийм амар юм огцон ширүүн юм арваг тарваг одоо ардас татхас гэсэн нэг тийм ширүүн хөдөлгөөнтэй тийм хүүхдээсэн. Тэгэл манай охин чинь төрөөл ерөөсөө уйлж эхэлсэн байдаг. Тэгэл маш их уйлдгсэн. Яаж жаад айгүй чанга хоолойтой. Тэгэл хар тэнхийгээрээ одоо хөхөртлөө бараг уйлдаг. Арай татчихаагүй. Гэхдээ ер нь бол ингээ шилэн татаал уйлдаг. Тэгээ ерөөсөө унтдаггүй. Маш ингээд ойрхон сэрдэг, одоо бараг цаг тутамд сэрдэг. Тэгээд амар анхаарал шаарддаг. Яг нэг нас хүртлээ бол өдөр унтахдаа гар дээрээс 50 ингэж унтуулж би бараг үзээгүй. Яагаад гэвэл 50 сэрчдэг. Тэгээ өдөржингөө тэврээд өвждөг. Тэгээ шүн бас ойлгохтой унтахгүй. Тэгээ ер нь бол ингээд нойронд маш муу. Тэгээ тэрийн дагаад би бүр нойр муутай. Тэгэл ер нь жоохон нусаа хатартаа нааж өсгсөн. Унтахгүй байхаар нь тархины хонд харуулгын, хилний өвчин шалгуулгын, эмчэд очиж үзүүлэхийн. Тэгээ зүгээр нэгээд байдаг. Тэгсэн ирнээс ерөөсөн юм унтдаггүй. Тэгэл уйлал байдаг. Өөр яацын гэмээр л уйлаад байдаг. Тэгээд яаж ч аргадаж, тэрвэрж, бүүвэлж, зурагт мурагт харуулаад ерөөсөө л уйлахаа болдгоо тийм хүүхэд байсан. Шинж тэмдгүүд нь гэх юм бол манай охин ч хаа нэг үлми дээр явна. Тэгэд амар хөдөлгөөнтэй. Ер нь бол яг нэг багаасаа ингээд өөр байгаа нь ингээд мэдэгдэн л дээ. Одоо ер нь бол нүдэн харилцаа ерөөсөө өсөхдгөө. Ингээл нэг жоох хүүхэд чинь ээжигээ хараад баярлал ч юм уу инээгээл ч юм уу ингээл нэг өөдөөс хөргөн шулганаал ч юм уу тийм ерөөсөө юу ч байхгүй. Ямар ч харилцаа байхгүй. Тэгээ нэг аутизм ч угаасаа харилцааны эмгэг гэж явд юм л л сүүл судлаад үцхээр тийм хэлээ тэнгүүд би тэрийг мэдээгүй байхдаа л манайхан бүгд одоо манай баг охиныг айгүй харьцаагүй охин гэж хэлдэг байсан байхгүй. Тэг ямар сайндаа нэг сонсгол сонсгол нь зүгээр байгаа гэдэг. Тэгтээ төгөрөгтөн сонсголын шалгацсан. Яагаад сонсгол нь зүгээр байгаа гэдэг гэхээр ерөөсөн юм хэлэхээр ингээ юу сонсоогүй юм шиг байдаг. Ямар ч реакц байхгүй. Тэгээ нэрээр нь дуудахаар харахгүй. Тэгээд хүн амьтан ер нь таньж байгаа ч мэддэгдэхгүй, танихгүй байгаа ч мэддэгдэхгүй. Тэгээ би ер нь 2 хүрэхэд нь угаасаа биш байгааг нь мэдсэн. Тэгээд угаасаа 2 дахь хүүхэд чинь ганц нэг үг хэлдэг ш. Тэгээд манай хүн чинь одоо хүртэл хэлд ороогүй. Тэгээд хэлд орохгүйгээс гадна би одоо бараг л өдий хүртэл хүүхдээ нэг удаа ингээд зүгээр доктортой сууж байхын бараг хараагүй. Ерөөсөө ингээд
үргэлж хөдөлж идэг. Маш их хөдөлгөөнтэй. Тэгээ дандаа юм руу авирдаг. Тэгээ ер нь тоглоомоор тоглохгүй хүүхэлтэй охин хөхөд тэгээ хүүхэлтэй огт сонирхгүй. Тэр битэл зурагт ерөөсөө сонирхож үздэг байсан. Би ингээ зурагт хасаачаар ерөөсөө үздэг. За тэгэл нэрээр нь дуутахаар харахгүй гэдэг бол гол шинж тэмдэг. Тэгээ юмруу ингээд энийг хараа, тэрийг хараа гэ ингээд заахаар тийшээ харахгүй. Тэгээ нүдрөө харахгүй. Тэгээд өөрөө бас юм ингээд зааж илэрхийлэхгүй гэх мэтчлэн ингээл ерөөсөө харилцаа нь бол таг. Тэгжээл ер нь за биш юм да гэл нөгөө аутизм гэдэг нь биш үстэй гэл шинж тэмдгүүдийг харсан чи ер нь их шинж тэмдэг нь байсан. Тэр дээл ингээд нөгөө палмастраар тоглох туртай энэ би нэг англиар юм хайсан чинь тийм шинж тэмдэг байдаг гэдэг. Тэг манай охин үнэхээр палмастраар тоглолтгоос аахгүй. Яг тоглох ч байхдаа тэр нэг хитэн палмастраа барайл ингээд бөөнд нь хатгачаал тэгэл нэг нэгээр нь зөөгөл ч юм уу тэгж айгүй их тоглолтгоос. Тэгээд ер нь нөгөө нэг одоо 2 нас мастай байхдаа тэг хүүхдээ чинь нэг ээж нь хараад мэдтээ штэ ингээд нэг за энэ нэг иймэрхүү ааш зантай нэг иймэрхүү хүүхэдтэй одоо манай талаас ийм занг нь авцсан аавынхаа талаас ийм занг нь авцсан ч гэдэг юм уу нэг тиймэрхүү нэг юм баримжаа байдаг штэ. Тэнгүүд би бага охиноо бүр ямар ч тийм баримжаа надад байдгүйсэн. Ерөөсөө ямар хүн яадаг хүүхдийн яагаад ийм байгаад байгаа юу ч ойлгохдохгүй. Ерөөс ингээ ойлгохдохгүй. Би одоо ингээл бага охиноо нэг одоо ааштай хүүхэд, эрх хүүхэд, тийм юм дуртай хүүхэд гэдэг ингээ тодорхойлоод хэлэх гэхээр надад хэлэх юм болдгоойсэн. За яг аюу юм харьцаагүй гэж хэлнэ. Тэгээд аюу юм зөнгөр гэж хэлнэ. Одоо юу ч хэлээд ингээд нөгөө сонсоогүй юм шиг байдаг. Ямар ч реакц байхгүй. Яаж загнаад эсвэл эрхлүүлж хайрлаад ямар ч юм реакц байхгүй. Ингээл байж идэг. Тэгэл өөр тэр хүүхэд яг юунд дуртай энэ дургүй мэдхгүй бүүмэд. Тэгээ би бас энэ хүүхэд намайг ээжээ гэж таньдаг болов гэж аяйгүйх боддог. Ер нь таньдгүй юм шиг санагддаг байсан. Тэгжснаа 3 хүрээд тэгээ 2 настайдаа бит 2 угаасаа симүтэн дээр ороод тэгээ 3 настайдаа уншлагдсан. Бас нөгөө эрт болохоор жоохон байна гэж жоохон харцнаад идэм билээ. Тэгээ яг үндсэн уншийн 3 настайд нь өгчээсэн. Тэгээд 3 жоохон гараад бол нэг юм өөрчлөгдсөн. Тэр нь болохоор надад ингээд нэг юм хальт ухаан нь ороод ирж байгаа юм шиг тухайн үедээ санагддаг байсан. Нэг юм ойлгодгүй юм ойлгодог болох. Одоо ядаж ингээ эрхлүүлж ийн гэж ойлгоод эрхэлдэг байх ч гэдэм үү. За тэндээс бол ингээд нэг юм ахид дэвшлүүд гарч ирсэн. Тэрнээс өмнө бол ер нь ингээл таг байсан. Тэгээ би чинь аутизмтай гэдэг онш авчаал энэ тентгийн юм судлаад сургалтанд нэг айхтар суугаагүй тэгтэр нь чатгаар ингээд судлаад тэгэл ер нь ингээд харилцаа тал дээр нь ч одоо харилцааны эмгэг юм байна, оюуны хомсдол биш юм байна, өвчин биш юм байна гэл эхнээс нь судалж ил байгаа юм л та. Тэгээд ер нь бол харилцааны дутмагшил эмгэг тэгээ идэгрэн гэсэн юм байхгүй. Гэтэ бол дээрдэдгээр энгийн хүн шиг болж болно, болохгүй ч ээж болно гэсэн л иймэрхүү зүйлүүд идэм билээ. Тэгээс шалтгааны судалгаар яг байгаль орчин одоо хоол унднаас болоод байгаа мó гэхээр үгүй. Яагаад гэвэл одоо дэлхийн хамгийн цэвэр агаартай Швейцарын хотод гэхэд 77 хүүхэд тутмын нэг нь аутизмтай гэдэг судалгаа байх жишээ нэ. За тэгээд Америкт сүүлийн жилүүдэд бүр эрс ихсэн буюу 35 хүүхэд тутмын нэг нь аутизмтай. За тэр нь бүр сүүлд бүр 20 хэдэн хүүхэд тутамд нэг энтер гэдэг тэгж өссөн гэсэн. Тэгээд Монголд ч гэсэн 5,000 хүүхэд байгаа ч гэдэг юм. Ер нь сүүлийн жилүүдэд эрс өсөж байгаа. Тэгээд эрэгтэй хүүхдэд голчлон бас эрэгтэй хүүхэд жоохон давмгай байдаг энтер гэсэн судалгаа энтер хараал. За яг хөө ихэнх эцэг эхчүүд бол вакцин инэ тэрэ гэдэг. Тэгээд бас витаминээр засгаж оролддог. Одоо хүнд металлын хордлого тайлах аргаар засгаж оролддог. За тэгээд нийтээрээ ер нь дэлхийн нийтээрээ ямар аргаар оролддог вэ гэхээр тэр нөгөө ABA сургалт гэдэг нөгөө
Ер нь бол энгийн өдөр тутмын хүний хийдэг үйлдэлүүдийг ингээ баг багаар зааж дадалжуулах тийм сургалтаар дагнадгийн байлээ. Тэгээ надад ч гэсэн ингээд үзэхээр ерөнхийдөө тэр сургалт нь бол хамаагүй дээр санагцсан. Яагаад гэвэл сонсголонгийн төвд яваад илт бас айгүй сайжирсан байхгүй юу. Тэгээд тэнд манай охин юм сурсан гэхээс илүү би хүүхдтэйгээ ажиллах арга барилаа илүү сурч авсан гэж бараг хэлнэ. Тэгээд за нэг иймэрхүү. За энэс цаашаага болохоор би ерөнхийдөө өөрийнхөө ажигласан өөрийнхөө өнцөг талаас бас юуг нь яаж тайлгаар байна, задлж ярихаар байна тэр юмнуудаа ярьж эхлэх чинь. Тэгэхээр энэс цаашаа зөвхөн миний хувийн үзэл бодол орж ирж байгаа учраас та бүхэн авах гэхийн ухаанаар хандаарэ гэж хүсэж байна. За ер нь аутизмтай хүүхдийг болохоор яг ийм байдаг гэж хэлэх айгүй өрөөсгөл юм шиг санагддаг. Яг гэвэл надад хоорондоо амар өөр юм шиг санагддаг байхгүй. Одоо аутизмтай хүүхдүүд дотроо манай охин бараг нэг цор ганц юм шиг. Яг хөө заримдаа зарим нэг шинж тэмдгүү, зарим нэг хийдэг үйлдэлүүд нь адилхан байдаг ч гэсэн яг ингээл аутизмтай хүүхд нэг иймэрхүү байдаг гэсэн юм бол харагддгүй. Яг гэвэл одоо манайх чинь тусгай цэцэрлэгт явдаг. Тэгэл ангийнх нь хүүхдүүдийг хараад тахт бүгд өөр өөр байдаг байхгүй. Манай охин болохоор за миний л ажигласнаар ингээд сурах дурггүй. За нэгдүгээрт аюулгүй хөдөлгөөнтэй байн хөдөлж идэг. Энэ болохоор одоо тэр мэрэгжлийн нэр томьёогоор нь хэлэх юм бол нөгөө ADHD буюу нөгөө хит хөдөлгөөндөх анхаарал дутмагшил гэдэг юм шиг байгаа. Ер нь бол анхаарал нь төвлөрөхгүй байнга юм зориггүй маш их ингээл хөдөлгөөн хийгээл тэгээ дандаа ингээ юм тааралдвал дандаа авирах үйлдэл хийдэг манай охин. Хоёрдугаарт юм сурах дурггүй, шин юм хүлээж авах дурггүй. Одоо юм ингээд зааж өгөх гэхээр одоо энэ халбагыг ингээ гартаа ингэж барьдیں ингээд зааж өгөхөөр тэр халбагыг бариуллаа гэж амар стресстэй. Тэгээ чи над халбаа ингээд өөрөө бариад миний ам руу хоол хийж өгөх ёстой. Яагаад надад энэ халбаг бариулж байгаа гэж байгаа юм шигээр тэр халбагыг л ингээд гарт нь бариулсан гээл тэнд бүр ингээд боож өгөхгүй ингээд уйлаад орилоо чарлаад зүхтаагаад ингээд идэх байхгүй. Тэгэхээр нөгөө юм сурахад амар хэцүү байдаг. Ер нь хүсгүй байгаа юм ин хүчилж хийлгэх бас айгүй хэцүү. Яг гэвэл нэг тэгээд ойрлцоороо ингээд цаг 2 цаг ингээд уйлаал чарлал тэгээд хаяа уйлж ойрлж чарлахаараа хит юм төрөмгийн шинж тэмдэг үзүүлнэ. Одоо хүн амьтан байвал хазах эсвэл өөрийгөө зодох ингээд одоо нүд мүдээ ухчих гад ингээд ах ч юм уу эсвэл ам руугаа гараж ихэд ах эсвэл нүрээ маажаад ах хүсээ зулгаах энэ төр гэдэг эйгөө үйлдэлүүд хийдэг. Тэгээд яг мэрэгжлийн хүмүүс бол яг тэр үед нь бол өөрийгөө юм уу бусдыг гэмтэх үед нь бол болиулах ёстой. Түүнээс зүгээр уйлж байгаа тохиолдолд бол ингээ орхичих гэдэг юм байлээ. Яагаад гэвэл тэр хүүхд бол ямар нэгэн тэ анхаарал авах эсвэл хүсгүй юмнасаа зүхтах гэд нэг иймэрхүү юугаар уйлж идэг, дийлэх гэж уйлж идэг. Тэгээд дийлдэд авах юм бол энэ дийлэлт нь цаашаага үргэлжлээл байдаг. Тэ халбаг бариулж сурахгүй юм бол тэр хүүхд уйлсаар 8 нас хүрсэн ч халбагаа барьж сурахгүй л байх болно гэдэг юм ярьдсан байлээ. Ийм болохоор яг нөгөө тусгай цэцэрлэгийнх нь хэл заслын багш сургалтын дээрээ хэлжсэн зүйл. Дээрээс нь шин юмд одоо тасан цогцохдоо жоохон таарууд хаяада яг OCD юм шиг байдаг. Одоо өдөр тутмын хөвшил нь ингээд нэг жоохон солигдохтой, нэг цагийн хуваар нь жоохон солигдох энэ төрт бол маш мэдрэг. Одоо би авдаг цагаасаа жоохон нэг 10-20 минут хоцроод очиход бол заавал уйлсан стрессцэн байдаг. Эсвэл өдөр тутамдаа хийдэг юм нь орчин энтрэн солигдохоор хямраад ингээд стресстэй янз бүр болоод байдаг. OCD-тэй юм шиг байдаг гэхээр зарим нэг ийм сурцсан юмнуудаа бол яг ийм бүр юм дадалжуулж хийдэг. Жишээлбэл заримдаа ингэдэг байхгүй нэг гутлын өмсөх гэхээр гутлаа өмсгүйгээ уурлаад идэг. Тэгээ би чинь хэд хоног уурлаа тэгээд яагаад байгаа юм бол гэ анзаархаар зөвхөн зүүн хөлнөөсөө төрүүлж өмснө гэд. Тэгээд баруун хөлнөөс нь төрүүлж өмсөх гэхээр өмсөхгүй яагаад ч өмсөхгүй.
Тэгээ нөө тэр чи би анзаарах гэж нэлээд удаж байгаа хгүй. Яа гутлаа өмсөхгүй байгаа ингээл та нэг оролдож үзэл, нэгийг нугуулж үзэл, нөгөөдгийг нугуулж үзээд ингээд нэг өмсгчөөдсэн чинь ингээд нэг 2 3 хоноод анзаарангууд зөвхөн зүүн төлөө төрүүлж өмснө гэд. Тэгээ тэрнээс нь ихлэ өмсүүлчихэр зүгээр. Гэх мэт нэг ийм сонь юмнууд яадаг. Тэнгүүд тэрийгээ тэгээд хаяа ингээ бүр дадлалгаа явж чинь хаяа болохоор тэгсгэж ам мартчихна. Зарим хүүхдүүд болохоор ингээд шин хувц сунаар өмсүүлэхэд бас ингээ өмсөхгүй энэ төр гэж янз бүр болдог гэсэн. Манай охин болохоор яг хувцсан дээр гайгүй хоолн дээр маш их тэгдэг. Хоолнд нь одоо нэг ширхэг ногоо нэмэгчих юм бол тэгээд ер нь тэр хоолыг идэхгүй талтай. Эсвэл идлээ гэхэд тэрийг ингээд дандаа нэг нэгээр нь бүр ингээ бүх тэр шин ногоог ялгана. Ер нь бол ингээ шин хоолнд орохдоо аюу хэцүү. Би багт нь нөгөө нэг мдээгүй байхдаа охиноо дандаа тэгдэгс аахгүй. Энэ нэг хортой хоол идэд өгсөн хүний сүн шиг байдаг гэл тэгэл шоолж ярьдаг гэсэн. Тэгэнгүүт яагаад тэгдэгсэн бэ гэхээр ямар ч ингээ шин төрлийн хоол өгсөн ингээд яг хордож өгөх гэж байгаа хүн шиг иддэггүй байхгүй. Ямар гоё амттай ингээ хүчээр тэр чихэр мэхрийг амтлуулад ч тэгээ идэхгүй. Тассан юм аа л иддэг. Тэгээ яг нэг төрлийн хоолт гэдэг. Тэгээс мах идэж өгдөг одоо би сая бүхэл хоолнд оруулах гэж одоо саяхнаас орж манай охин ч одоо бараг 4 төгсөж байгаа штэ. Тэнгүүд ингээ цутай хоол л иддэг. Тэгээд жоохон ингээ бүр ингээ хумсын чинээ ингээ жижигхэн татцсан махтай жижигхэн дүмстэй хоол өгөхөд нөгөө нэг зутан идээс сурцсан учраас тэрнээс нь өөр байгаад нь штэ. Тэгэхээр ингээд ерөөсөө гэдэг ингээд гаргаад идэхгүй. Тэгээд хүчээр идүүлэхээр залхихгүй огн. За тэгээ их агуулах юм бол бөөлжин гэх мэт ингээд нөгөө аргалахад амар хэцүү арга авдггүй. Тэгэл яг л би цуттай хоол идэнэ гэсэн бол цутангаал идэнэ гэдэг нэг тиймэрхүү. Тэр нь бол ингээд нөгөө шин юмд сургахад хөгжүүлэхэд амар саад болдог байхгүй. За тэгээ би нөгөө аутизмын тухай судалж явж байгаа систем векторын сэтгэл зүй гэдэг дотор нөгөө сонсголын буюу юм гүн ухааны сонсголын мэдрэхүй нь одоо өндөр хөгжилтэй тийм хүмүүс жаахан тэр мэдрэхүй нь буруу хөгжчгөөр аутизм болдог тухай нэг яриасан. Тэрийг бас хүн сонсоод үзвэл их дайжгүй. Тэндээс сэтгэл зүйн хувьд бас жоохон нэлийн юм ойлгож авахар надад санагдсан. Гэхдээ тэндээс би яг бол ингээл эцсийн дүгнэлтийг бол хийхийг хүсээгүй. Зүгээр юу барьж авсан бэ гэхээр мэдрэхүүн дээр нэг юм асуудал байгаад байна гэдгийг олж харахыг хүссэн. Тэгээд манай охины хувьд бол сонсголын мэдрэхүүн нь үнэхээр өндөр. Одоо зурагт үздэггүй байхгүй юу? Ерөөсөө үздэггүй болохоор нь би зурагт хасаахаа болоод сүүлийн 2 жил ингээд ерөөсөө гэртээ зурагт хасаадгүй. Тэгэхэд айл нь ингээд нэг миг настай байхад нь л явдаг байсан тэр хүүхэлдэйн киноны дуунуудыг одоо хүртэл ингээд үе яг нотоор нь аялдаг. Одоо тэр чинь ингээд сонсоогүй 2 жил болсон байж та. Жохон хүүхдээ ой санамж жууг нь айгу муу байдаг хгүй. Ялангуяа аутизмтай хүүхд бол ингээд нэг юма давтан заалгаад ч дараа нь мартчихад байна гэхээр тэр ой санамж бас л нэг тиймэрхүү байдаг байтал яг тэр цээжлээ гэж ботсон дууныхаа аяыг ингээ 2 жилийн дараа ч яг л нотоор нь дуулж авах жишээний. Одоо жишээл аавч би ч ингээ таг солгоо tone deaf гэж байдаг штэ. Тийм хүмүүс ахгүй юу? Дандаа аяа буруу солгоордог. Тэнгүүд манай охин болохоор яг л тэр нэг настай байхыг сонсч исэн олон дуунууд байдаг л та. Ия ууч юм эсвэл баба flagship энтер гэл тийм олон дуу. Тэгэл тэдрийг яг л нотоор нь дуулна. Бүр яг дуулна. Миний бодлоор миний ажигласнаар манай охины харааны мэдрэхүүн анхаарал төвлөрөлт нь амар сул. Ер нь ингээ юм руу хардггүй. Хөө ингээ энэ байна гэд ингээ зураг мураг харуулаад зурагт үзэхгүй байгаа нь тэрнтэй холбоотой байхгүй. Зурагтны дууг бол сонсоод тогтоогоо тэндээс ингээд харахгүй ч гэсэн ингээд танин мэдгүй авч जैन. Тэгтээ ингээд харж нүдэрээ ерөөсөө ингээд тогтож харж марж анзаарахгүй. Тэгэхээр нөгөө нэг нүдэрээ харж ингэж даган дуурайх тэр тал нь бол ингээд хөгжихгүй яваад байна гэсэн үг байхгүй юу? Одоо
хүн чинь ингээл нүдэрээ мөнгө харж ялгаж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо манай охин ингээд нүдэрээ юм дээр тогтож хардггүй учраас мөнгө сайн ялгадгүй, дүрс мөр сайн ялгадгүй байх магадaltaй гэсэн. Тэгэхээр нэг мэдрэхүйн хувьд ийм жоохон ялгаатай байгаад байна. Яагаад тэр харааны мэдрэхүй жоохон төвлөрөл багтай байна те. За сонсголоор нь сургаж болох юм байна. Хараагаар нь бол юм сурахад хэцүү ч юм шиг болоо явчихж байгаа байхгүй. Тэрийгээ дагаад тэр чинь ингээд зураг мураг огт сонирхгүй, зурагт сонирхгүй, зураг сонирхгүй болохоор ингээд гарт нь юм бариулаад юм зурууллаа гэхэд ууралдаг байхгүй. Тэрийг ингээд хийхийг хүсдэггүй. Тэрний гоё мой сайхан байхныг ерөөсөө мэдэхгүй гэсэн. Гэхдээ яг тэр 3 настайгаас ухаан ороод тэгээд одоо бол ингээд нэрээр нь дуудахаар бусад хүмүүсийг дуудахаар яадаг юм гэдэггүй. Ямар ч гэсэн намайг дуудахаар бол хараад таниад тэгээ хүрээд ирнэ. За тэгээд нөгөө нүдэн харилцаа огт байдгүй байсан бол одоо миний нүд рүү ингээд аягүй сайн харна. Тэгээд ингээд ойлголцсон. Инээ эрхлэн ялуурна тэ намаа тэгээ бас өөрийгөө амар илэрхийлдэг болсон тэрний юу вэ гэхээр ингээд суужингууд мөнгөөр ингээд чирж босгоод тэ аммаар байгаа юмныхаа хажуудаа явж зогсоогоод түлхээд тэгээд гэдэг нэг арай гараараа заахгүй ч гэсэн тэрийг авмаар байна гэдгийг бол илэрхийлдэг. Эн чинь бол бас ингээд жижигхэн харилцаахгүй энэ айгүй том твшил одоо аутизмтай хүмүүсийн хувьд бол тэгээд нэг иймэрхүү ингээ ахис дэвшилтэй тэгээд нөгөө тэр хараа нь одоо нэг жоохон нээгдэж байгаа ч юм уу те ээж рүүгээ хараад инээж байгаа нүд рүү харж гин. За тэгээ харьцангуй бас зураг тасаажвал бас зурагтаа хараад идэг болцсон байлээ. Гэхдээ ер нь л аутизмтай хүмүүс зурагт утсыг бол бүр хориглохыг зөвлөдөг эмчнэр. Тэгэнгүүт бас бүр ингээд нэг юм тод өнгөтэй ч юм уу яг сонирхлын татсан зарим нэг юмнууд руу бас ингэж төвлөрч харж марах нь харьцангуй дээрдсэн байна лээ. Тэгсэн чинь надад бас энэ ажиглаад ахаар энэ охинтойгоо адилхан шинж тэмдгүүд манай охины шинж тэмдгүүд бол ингээд илт мэдэгдэн байдаг. Минийх бол ингээд үл мэдэгдэхэр ч гэсэндээ надад нэг тийм байдаг байхгүй. Жишээл тэр анхаарал тутмагшил гэдэг юм надад бол яалчгүй байгаад улааж уснаас хойш энэ бүр аривдсан гэх юм уу юу вэ гэхээр миний анхаарал төвлөрөлт айгүй өөр идэх байхгүй. Одоо би яг төвлөрч байгаа юм дээр бол сайн төвлөрөн л доо. Гэхдээ ихэнх ингээд жижиг сажиг надад нэг онд чухал хэрэгцээ шаардлагагүй гэсэн юм дээр миний анхаарал ингээд нүд рүү нь хараад сонсоод одоо хүнтэй яриа сууж ийл та ингээд нүд рүү нь хараад сонсоод ойлгоод харилцаад байгаа хэрнээсээ нөгөө яг гол анхаарал маань шал өөр газар руу яваад идэх байхгүй. Бүр ингээд тэгээ нөгөө хийдэг ажиллаа л юм л дээ хөвчлээ ингээд цаатлын учир шалтгаан цаашаа хөөгөө явцдаг. Тэгэхээр тухайн үедээ харилцаж байгаа ч гэсэн дараа нь бол сайн детальчилж санахгүй тухайн үед юу ярьснаа тэр хүн юу гэж хэлсэн бүр нарийн ингээ үг бүрчлэн бол ерөөс санахгүй. Гэх мэт одоо нөгөө нэг хэдийн ингээ гадна орчиндоо харилцаа үүсгээд ч юм уу ингээд нэг хүн харахад ингээд яг зүгээр яваад байгаа юм шиг ирнэ. Толгой дотроо айгүй завгүй шал өөр газар байдаг учраас төвлөрөл гадна орчиндөө төвлөрөл айгүй багтай шинж байдаг хөөхгүй. Тэгээд энэ нь ямар болгодог вэ гэхээр би бол амар өмөр болдог. Нөгөө нэг за хүнтэй ярьсан юм хагас дутуу сандгийн байж барьсан тавьсан бол бүр ерөөсөө санахгүй болж эхэлнэ. Бүр тэр хэсгийн кадр мадр юу ч байхгүй. Тэгээд нөгөө түлхүүр яалаа, утас яалаа баян юм хайдаг, барин тавин, орон гарын өмөр олчдаг байхгүй. Яагаад гэхээр би чинь тийм одоо өмрада биш. Тэрэн дээр ерөөс анхаарлаа төвлөрүүлэхгүй энэ нэг түлхүүр барьж яваад нэг газар тавьсан тэр моменттэй гадна орчинд ерөөс анхаарал байхгүй. Дандаа энэ толгой дотор тотгошоогоо анхааралтай явж байгаа болохоор тэр хэсгийн кадр ерөөсө бичигдээгүй байдаг байхгүй юу. Би чи эн чинь нөгөө өөр дотор маань болж байгаа болохоор ойлгоод байгаа. Тэнгүүт манай охин чи ингээд байнга анхаарал тутмагшилтай байдсан бол тэр жоохон хүүхэд чинь ингээд нөгөө нялхнараа байхаас ахуулаад хүний дуу хоолой, нүдэнд тарагдах гэрэл өнгө гэл тэрүүгээр чинь маш олон мэдээллээр танин мэдхүнсрээд ингээд тархин хөгжиж явах ёстой шүү дээ. Тэгээ хэрвээ манай охины анхаарал тийм
гадна орчин руу төвлөрөл багтай байд юм бол тэгээ 3 настайгаас ухаан баг зэрэг орж ингэж гадна орчинтойгоо жоохон төвлөрж эхэлсэн юм бол тэр 3 хүртлээ хураах ёстой танин мэдхгүй, сэрэх ёстой сэрхвээ, мэдэх ёстой ойлголтуудаа маш дутагдaltaгаар хураасан байх магадaltaй байгаа байхгүй юу. Одоо нэг суур ойлголтууд аваагүй яадгүй гадна тийшээ төвлөрөл байгаагүй тэр гадна орчинд тэ энэ гэрэл тусаад байна энэ төр гэдэг тэр анхаарахгүй болохоор чинь тэр гэрэл гэдэг юм ойлголтыг хурааж чадахгүй штэ хүүхэд. Одоо ингээд энэ хатуу юм байна гэдэг тэр анхаарал төвлөрөхгүй бол дахиад таарлахад энэ хатуу юм байна гэдгийг таних тэр ойлголт нь бүрэлдэхгүй байхгүй юу. За тэгээд тэр нэг юм заахаар сурах дурггүй гэдгийг би багшаас нь асуужсан байхгүй хэлж асалж багшаас нь ингээ манай охин ингээд намайг юм заахаар ингээ заагаал эхлэх юм бол шууд стресстэй амар ойрлж харлаа зүгтаагаад байдаг. Энэ ингээ заалаа гэж уурлаад байдаг. Яагаад тэгээд юм болоо гэсэн чинь багш нь болохоор ингээ даалгавар нь хүндтэй байгаамаа. Тэр даалгаврыг хийхэд ингээд өөрт нь хүнд хэцүү байгаа учраас тэгж байгаа. Тэгэхээр даалгаврын нэг шат бууруулах хэрэгтэй гэж зөвлөсөн. Тэгэхээр тэр хүүхэд чинь одоо ингээд халбаг барь гэхэд барихгүй уурлаад байгаа хгүй. Тэрийг бариуллаа гэж уурлаж байгаа хгүй. Тэгэхээр халбаг барих нь өөрт нь хүндтэн гэдэг чинь одоо яг юу гэсэн үг юм бол доо гэдгийг би тухайн үед сайн ойлгоогүй юм л та. Тэнгүүд тэр танин мэдхүйгээ гүйд тураагүй хүүхэд чинь одоо тэр халбагыг яаж барих вэ те? Эвтэйхэн яаж барьж яаж ингэж гарынхаа хаясаар хөдлөх үү? Тэр танин мэдхүйн ингээд нөгөө танин мэдхүйг ойлгох тэр ойлголтын суурь нь бүрэлдээгүй учраас тэр ингээ халбаг барих гэдэг юм энгийн үйлдэл өөрт нь амар хэцүү л байд юм байна л та. Тэгэл хүн чинь бол эхлээд ингээд хэцүү ингэж барьж байгаа дараа нь сураад дараа нь тэгэл рефлексээр л иддэг болдог үстэй. Тэнгүүд ийм рефлексээр идэх төвшөнд хүрэх нь битгээл анхаан шатны тэр барих гэдэг нь хүртэл хүндэж чинь гэхээр тэр үнэхээр ойлголтын суурь нь тэр анхаарал татмагшлаасаа болоод эсвэл тэр нөгөө харааны мэдрэх султай те юмн дээр ингэж харж нөгөө суралцах ингээ нэг мэдрхүүн дутаад явцсан ч юм уу эсвэл гарын жижиг булчин гэж бас нэг юм байгаа штэ нөгөө гараараа юм ерөөсө хийдгүү. Тэгээд нөгөө нэг тийм ааштай хөвчөнд бүхэл юм би өмнөөс нь хийжсэн байж таараа тэгэхээр гар хөлөө ингээд нэг өөр юм шиг ажилуулах энэ тэр дадал мадал нь бүгд ингээд дутаад хоцроод явцсан гэсэн үг байхгүй юу. Тэгээд яг хөө тэр сонсголонгийн төмөвд явж байгаа дандаа тэрийн нөгөө нэг шууд халбаг барих биш ингээд жижиг нөгөө нэг шат бууруулах боёо зүгээр л нэг юм төмөр ингээд гараараа чимхэж бариад нэг юм руу аваач чих ч юм ингээд бүр юм жижиг наад захын тасгалууд ингээ хийлээд байт юм л. Тэгээ тэрийг нөгөө хийцэн хүүхэд чинь ямыг ингэж чимхүүл эвтэйхэн унахгүй чимхэж барьж болд юм байна. Тэг ингээ барьчаад ингээ зөөд юм байна. Ингээд яг ингэж анхаарлаа төвлөрүүлж ингэж хийгээд тэр хавил руу нь хийж болд юм байна. Нэг гарынхаа булчин ингээ ашиглаж сурж штэ. Тэгчээд дараа нь ингээд халбаг ойруулаад хоол идүүлэхэд гинт ингээд чадчих байгаа байхгүй юу. Тэгээ бас манай охин юм дуу хоолойны өнгө айгуу сайн яаллагдаг байхгүй нөгөө сонсгол дээр илүү төвлөрөл сайтай учраас тийм учраас одоо миний сурах арга барил ямар байсан бэ гэхээр би ингээд зандарч юм хэлдэг. Яадаг л ингээд зүгээр суу гэд хэлэхээр ойлгохгүй шүү дээ. Үгийг ойлгохгүй учраас ингээд суухгүй. Тэгэхээр нөгөө зандарч байгаа юм ууртай хоолойны тооныг бол ялгадаг байхгүй. Тэгээ заавал ингээд суугаач гэд хэлэхээр ингээд одоо айсандаа штэ айсандаа ингээд суuna гэсэн. Иймэрхүү арга барил хэрэглээд ингээд энэ яг болдог л байсан. Хайдаас үнэхээр ингээд гал зураад орилоо чарлаад харна дугаа аач юм гээд орилно штэ. Тэгэхээр нэг юм гинт ингээд дугаа ах хэвтэй юм байна ч гэдэг юм уу те нэг арай гайгүй болдог ч юм уу. Тэгэхгүй ингээл миний охин гэдэг хахаар хизээш ингээ байхгүй хитэн цаг уйлал ингээл нүүр аманд хөхрөөл өөрийгөө зодоол нүрээ майжаал тэгээд идэг гэсэн байхгүй. Тэгээд ямар сайндаа л би одоо хүүхдээ тэгэж амар муухай дарамтлж сурах гэж оролдож байгаа нь тэр байхгүй ажиглж ингээр болоод байна одоо тэгвэл ингийч гэдэг юм уу те.
Тэнгүүд нөгөө энэ хүүхдүүдтэй чи ингээ ойлголцохын тулд угаасаа маш сайн ажиглах хэрэгтэй байдаг. Тэнгүүд миний ойлгохгүй юмнууд зөндөө байдаг заяа. Жишээлбэл манай охин ингээд өндрөөс ерөөсөө айдах байхгүй юу? Одоо орцныхоо шатаар ингээд өгсгöd тэр ингээд хажуудалд нь доошоо харагддаг хэсэг нь байгаа шүү дээ. Тэр мэрлүү ингээд бараг толгой төрөвөө хийгээл явдаг ч юм уу. Эсвэл ингээд гаражны юм өндөр ирмэг рүү юу ч бодохгүй гүүгээд бараг цаашаа үсэрчгээр юм өндрөөс болгоомжилж мэдхгүй байдаг байжиж заяа. Тэр цэцэрлэгийнхаа 2 давхарт яг юм шатны хажуудлаар явхаар чинь ингээд нөгөө шатны доод нь харагдаж штэ орцонд ч гэсэн адилхан харагдаж байгаа те. Яг тэр юм харагдаг хэсгээрээ явхаараа л бүр амар бие чангалаад бараг ингээд салгалаад бүр ингээд жижигэн алхаад бүр ингээд бүр үхтлээ айгаад идэх байхгүй. Тэг би гайхаад энэ одоо яг өндрөөс айгаад байгаа мó гэхээр өндрөөс айдаг хүүхэд биш. Улам л өндөрлөө авирдаг хүүхэд. Тэгээ яг ямар юм үед нь юунаас яагаад ямар учраас айж ийна хизээд нэ хагаад байна гэдгийг эн чинь энгийн хүн би бол яагаад ч ойлгох боломжгүй байна те. Нэг иймэрхүү сонь юмнууд болно. Ийм сонин гайхшруулмаар үйлдэлүүдийг бас хаяа хийдэг заяа. Жишээлбэл ингээд уух юмаа устаа аяга барьж явж агаад уугаад тэгээд дууссан байна уу дуусаагүй нь шууд шидчихдэг байхгүй юу. Тэ? Эн чинь ингээд нөгөө юмыг байранд нь тавих маавах гэдэг ойлголт байхгүй байгаа юм шинж тэ. Ингээл юмаа ууж явж байгаа шидчихнэ. Тэнгүүт одоо дөнгөж өнөөдөр гаргасан нэг их сонин үйлдэл. Тэр нь болохоор юм ихчийнхэн нэг юм лабобо cry baby энэ төр ингээд тавиур дээр суунчдаг байхгүй юу. Тэгсэн чинь манай баг охин гүйччихэд авч байгаа. Авахаар нь би гайхаад ер нь бол яг хөө тийм чихмэл мэхмэл хүүхэлтэй огт сонирхдаггүй. Ер нь хэр аргийн тоглоом сонирхдаггүй хүүхэд. Тэг би одоо ингээд нэм чихмэл тэр чихмэл дуртай юм байна да. Тэр чихмэлийг сонирхож чинь да тоглох чинь гэж бодсон байхгүй яа. Энгийн үн чинь тэгж л бодно л та. Тэгсэн чинь газар ингээд под гэд унахаар нь манай охин гүйж очиж аваад тэгснээ байранд нь тавих үйлдэл хийсэн заяа. Тэр бүр үнэхээр сонио. Тэр бол миний хувьд ингээд гайхширмаар. Хаяа манай охин нэг тийм сонин энийг мэдхгүйдээ ойлгохгүйдээ сураагүйдээ гэсэн юмыг пөөх гэд ингээ гайхтал хийдэг байхгүй. Заримдаа одоо бүр бараг 2 настай байхдаа ингээд байшингийн цаана тоглоомын талбай байгаа даахгүй. Тэр тоглоомын талбай дээр магадгүй нэг 2-3 удаа очиж исэн баг. Тэгээ би болохоор тоглоомын талбай явахгүйгүй гэрлөө явах гэж байгаа байхгүй. Тэг ингээд 2 настай жоохон хүүхэд тэ аутизмтай хүүхэд штэ. Хөтлөөд алхаж хахад яг юм тоглоомын талбай руу иргэдэг замын эргэлтэн дээр нь зогсоод тэг ингээд явахгүй зогсчихж байгаа байхгүй. Тэг би одоо яасан бол ойлгохгүй штэ. Тэгсэн чинь ингээд миний гарыг ингээд үл ялэг тэр бол ингээд бараг анхных нь илэрхийлсэн баха. Үл ялэг амар сулхан ингэж миний гарыг хатгаад яг энэ тоглоомын талбай руугаа ингээд нэг жоохон зөө ингэж чиглүүлдэг байхгүй. Тэвийг бүр гайхаад 2 настай хүүхдэр байшингийн цаана тоглоомын талбай байгаа гэдгийг санжийн зүг чигээ олжийн. Тухайн үед бол хүү манай охин гот ухаантай байна гэж надад үнэхээр бодогдсон заяа. Тэгээд нөгөө нэг тийшээ тэр тоглоомын талбай дээр очих бол дуртай. Тэгээ одоо ч хүртэл дуртай. Гэхдээ бүр ингээд хизээч тийшээ явъя мавъя гэдгээ миний гарыг ингэж хөдөлгөж илэрхийлж байгаагүй юм нахгүй. 2 настайсэн. Би одоо сайн санахгүй байна. Бүр нэг ухаан нь орж ирээгүй яахгүй. Тэнгүүтээ тэр чинь бүр ингээд тэгээ 5 настай хүүхэд ч магадгүй ингээд хотхон дотор төөрдөн штэ. Тэнгүүд тэр цаана тоглоомын талбай байгаа гэд яг ийм иргэдэг замынх нь уулзуур дээр ирээд цогсоод хөдлөхгүй. Тэгээд ингээ миний гарыг тийш нь чиглүүлж байгаа байхгүй. Тэг би ингээ аваачингууд очоо гусуур дээр гулгаа тоглож байгаа. Нэг иймэрхүү сонин гинт. Тэгээ хаяал гарч ирэн дээр нь. Тэгээ хаяа болохоор байхгүй. Хаяа болохоор нэг гэрээсээ гарч ирээл уг нь өдөр болгон л доошоо шатаар явж байгаа ш. Тэгэнгүүт гэрээсээ гарч ирээл дээшгээ явчих жишээ нь ийм сонио үйлдэлүүд хийдэг.
Тэгээ эний чинь болохоор би ингээд энгийн үнээс сэтгэхүүгээр ойлгохгүй байхгүй. Ямар үед нь тэр тархин зүв ажиллаад гинт илэрхийлэмж гарч ирээд ямар үед нь ингээд татсан зүйлээ дадлаар нэгээд ямар үедээ татсан зүйлээ мартаад ямар үедээ ингээд хүний хийдэг байдаг л юмыг ойлгохоо байгаад ямар юм дээр анхаарал нь төвлөрөөд ямар юмнаас гинтээ айгаад байгаа нь юу ч ингээ ойлгомжгүй ойлгогддгоо. Энэ нь одоо тэгэл ер нь би зүгээр эцсийн дүгнэлт ингээл бидраас өөр юм байна. Бидний ойлгох одоо хэмжээ хязгаараас бол хитэрсэн. Энэ шал өөр юм байна. Энийг ингээд энгийн хүн шигээр харж энгийн хүн шигээр ойлгох гэвэл бүтэхгүй юм байна. Зүгээр ингээ ямар ч зүйл өөр гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм байна гэж нэгдүгээр бодсон. За тэгээ хоёрдугаар сүүлийн үед нэг ажиглагдчихж байгаа юм нь юу вэ гэхээр штэ манай охин чи ямар ч ингээ харилцах чадварын хоцрогдолтой хүүхэд шүү дээ. Одоо аутизм гэдэг чинь харилцааны эмгэг гэж явдаг. Тэгэнгүүт манай охин сүүлийн үед болохоор би нөгөө нэг ингээ зандарч хэлгээд одоо сурцсан гэдсэн шүү дээ. Одоо тэр чинь ингээ 3-аас нь хойш ахгүй. Тэрнээс өмнө зандраад ч байхгүй заяа. Зандраад ч байхгүй. 3-аас нь хойш ингээ зандраа хөөе бойл гэхээр болчдөг ч юм уу те айсандаа л болоод байгаа хэл та. Тэгээ нөгөө зүгээр зандрахгүйгээр болорой миний охин гэхээр ойлгохгүй, үгийг нь ойлгохгүй болохоор дуу хоолойгоор баримжуулж болохоор тэгээ болохгүй нэг иймэрхүү байгаад идэгсэн бол одоо сүүлийн үед болохоор би ингээ муухай зандраа штэ. Тэгэхээр ингээд бүр ингээд амар гомдолтой уйлж байгаа хгүй юу. Тэр бүр ингээд бүр яг зүрх зүсэм заяа. Зүрх зүсэм. Тэгээд амар гомдолтой уйлахаар нь би ингээд уул нь бол би тэр хүүхдэд чи ингээд дийлдэж болохгүй гэдэг арга барилаар үзээд байгаа байхгүй яа гэвэл дийлдчихээр нэг ингээд уйлахт нь одоо тэрврүүлээгээд бай надад тэрврүүлээгээд тэгээ тэрврүүлээгээд уйлаад тахт нь за уйлж байгаа юм чи ингээд дийлдээ тэрвэрчээр маргааш нь одоо 30 минут тэрврүүлнэ. За тэрний маргааш нь 1 цаг тэрврүүлнэ. Тэрний маргааш нь 2 цаг. За тэрний маргааш ер нь тэгээ буух хойло бараг явж чадхаа болох байх. Ер нь бол нэг ингэж амар давраад идэх байхгүй юу. Одоо ер нь нэг татсан юм улам ингээ ахиулаа л идэг гэсэн. Тэгээд аашаараа дийлээ сурцсан бол улам аашаараа дийлэл одоо манай аав маавыг ч юм бол ингээд яг морь нохоо шиг унаал ингээд явж идэг. Тэгээ сурцсан. Ерөөс тэр аав бол дийлэхээс өнгөрсөн. Тэнгүүд миний хажууд болохоор өөр яадаг бол би ингээд нөгөө дийлдэхгүй уйлуулаад орхиол загнаал ч юм уу ингээд тэрвэрхгүй байлгаа бас сургацсан. Тэгэхээр энэ арга барил үйлчилж гин гэж бодоод би ингээ хизээш тэр хүүхдийг даврааж болохгүй гэдгээ мэддэг байхгүй юу. Тэнгүүд ингээд бүр ингээд гол зуртал нэг юм амар юм гомдолтой химтэй гэх юм уу гомдолтой мэдрэмжтэй уйлаад байгаа байхгүй юу. Тэнгүүд нь би ингээд өөрөө мэдлэх байтас хүний л ээж болсон. Иви миний охин гэл ингээд тэрврээд авахаар ингээд бүр ингээд нэг ихэр татаал нэг ингэж юм ингээд тэгэл тэрж аргадаал хоолыг нөхөр идчихэж байгаа байхгүй юу. Энэ яриаг чи би хоолыг нөхөх гэж эхэллээ яалаа. Одоо ингээ хоолыг идэхгүй гэд уйлаад тэгээд идээч чи тэгэхээр тэгж уйлаад ингээд нэг юм гомдсон уйлтаар уйлаад тэгэхээр н аргадаад яа би ингээ үнэн сэтгэлээс өрөвдөд хайрлаж байгаа байхгүй үнэн сэтгэлээсээ тэр үнэхээр ингээ өрөвдмөр уйлт байгаа. Тэгээ ингээ өрөвдөж хайрлажаад амруу нь хоолыг хийхээр идчихэж байгаа байхгүй. Тэгээ хүүе ямар мундаг юм бэ гэхээр улам идээд байгаа байхгүй. Тэг өмнө нь болохоор ингээд нөгөө нэг ашсаар нь байгаад тахаар улам л хоолоо идэх ойлол улам л тэрврүүлэл байдаг байсан. Одоо болохоор би энийг надтай жинхэнэ харилцаа үүсгэж чинь гэж ойлгоод байгаа байхгүй. Тэр нь болохоор жинхэнэ харилцаа гэдэг нь юу вэ гэхээр өөртөө хэцүү тэр зандраад муухай хашгичаад орилоод байгаа нь намайг амар зовоож гинэ гэдгийг тэр ингээд нэг юм ихэр татсан өрөвдмөр тэр уйлтаараа надад ойлгуулж чадчаа. Би бол тэгээ ойлгоод энэ хүүхдийг би үнэхээр гэмтэж гин гэдгээ мэтрэнгүүтээ шууд тэгээ өөрөө мэдлгүй очиод аргадж байгаа байхгүй. Аргадаад тэ намайг ингээд загнахаа нь болиулж чадчих штэ тэр хүүхд чинь тэр харилцаагаараа. Тэгээ би ингээд загнахаа болоод аргатангууд хоол идчихэ. Тэгээд та надтай ингээд зөөлхөн харьцаад байвал би таныг ингээд баярлуулахын төлөө тэ таныг уурлуулахгүй төлөө хоолоо иднэ гэдгийг надад ингээд
харилцаа үүсгэж илэрхийлээд байгаа хгүй юу. Тэгээд одоо сүүлийн үед би эхлээд ингээд загинж зандарч үгэндээ оруулдаг байсан бол одоо би арга барилаа өөрчлөөд ямар мундаг юм бэ миний охин өстой сайн идэж штэ гэл ингээд магтаад ахаар л үйлчлээд байгаа байхгүй юу. Одоо магтаад ахаар идээд байгаа гэсэн. Өмнө загнаад ахаар иддэг байсан бол одоо магтаад байх тусам тэрийг нэг идэх дуртай бол биш зөө. Тэгтээ зүгээр ингээд ээжигээ баярлуулахын тулд ээж намайг магтаад ингээд гоё инээгээд байгаа учраас энийг ингээд дахин давтагдуулахын тулд би энэ хоолыг идчихье гэж ингэж бодож хийгээд байгаа нь надад ингээд мэдгэдэд байгаа байхгүй. Яг зөв би чи айгүй мэдрэмтгий хүн шүү дээ. Айгүй ажигч хүн тэгэнгүүт зүгээр жирийн одоо нэг төмсөн хүмүүст бол нэг тэгэд бараг санаандгүй үйлдэлийг юм томруулж харлаа гэхэл баг. Гэтэ мэдгүй надад тийм мэдрэмж төрөөд байгаа хгүй. Энэ хүүхд яг ойлгоод юм зорилттойгоор намайг баярлуулахын тулд тэгээ өөрлөгөө хашгичуулахгүй тулд тэгээд өөрлөө хашгичаад байгаа нь өөрт нь тавгүй байгаа учраас энэ нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд ингээд яг зорилготойгоор харилцаа үүсгэж чинь яг жинхэнэ харилцаа тэр тэгтээ бүр яагаад бүр жинхэнэ гэж хэлээд байгаа вэ гэхээр энэ харилцааны үр дүнд хүрч чадаад байгаа байхгүй. Тэгэхээр эн чи одоо аутизмтай юм хэлээд ойлгохдгүй юм хүүхэд гэхэд айгүй сонио. Тэгэд ер нь бол бид нар энэ хүүхдэд юм зангаа ингээл өөрсдийнхөө ч юм уу дотор байгаа тэр харилцааны ур чадвар хүмүүс энэ жинхэнэ харилцаа гэдэг чи юу юм те хүн ер нь яаж танин мэдтгийг тэгээ энэ хүүхдүүд энэ дээр ингээд сул талтай удаан хоцрогдолтой байгаа ч гэсэн магадгүй энийг яг бүр жинхэнэ утгаар нь хийж хэрэгжүүлж мэддэг ч юм уу тийм хүүхдүүд байх ер нь магадaltaй юм шиг надад санагдав. Одоо миний анхаарал тутмагшил яагаад улаач болсноос хойш бүр их болцсон гэхээр би ч дандаа гүний бодол бодож байгаа шүү дээ. Нэг үг хэлэхээр л цаана энэ цаашаа гүндээ юу байгаа бла 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 гэдэг ингээ хөөгöd ахаар чин гадна орчноос тасарчдаг байхгүй. Тэгэхээр нөгөө нэг дандаа ийм холын орчлон хорвоог тойрсон юм ингээд бодоол байж байгаа хүн чинь тэр нэг жижиг сажиг юм дээр анхаарал төвлөрөхөд хэцүү одоо жижиг сажиг тэр юм орчлон хорвоог тойрж жоод үнэлгээ гэдэг чинь хамгийн чухал үнэлгээ гэдэг чинь ийм учиртай байсан юм байна гэдэг нэгхэн ширхэг гарц гаргалгаан дээр тогтож барьж авах чинь тийм амар биш ээдэг штэ. Ер нь бол би чинь дээр ингээл бууралтайгаа нийлээл ингээл галзуур солиорл зөндөө оролтож иж сүүлийн үед нэг баг сагхан ингээд тэг нэг ганц юмаа барьж авч ингээд сураад байгаа штэ. Яг энтэй яг манай охины байгаа байдал адилхан юм шиг надад санагддаг байхгүй. Одоо жишээлбэл манай охин ингээд баяртай гэд ингээд харахгүй штэ. Харахгүй одоо ингээд баяртай гэдгийг ингээрээ гэхээр ингээ ойлгохгүй сурахгүй. Яагаад тэгж ийн вэ гэхээр магадгүй заяа цаана нь энэ хүүхдүүд чинь нэг угаасаа ингээд орчныхаа бүх юмыг нэг дор зэрэг мэдэрч идэг гэдэг байд юм элэ л тэ. Тэр ингээл тэ би энд баяртай гэдээ ийшээ энэ гарлуугаа л анхаарлыг авмаар байгаа. Тэр хүүхэд болохоор ингээд тэр ард нь байж байгаа гарч байгаа дуу чимээ, урд нь байгаа өнгө, одоо энэ талд нь байгаа хин нэг нь гэдэг юм уу та маш олон юм зэрэг анхаарлаа өгчөөд тэр дундаас энэ баяртай гэсэн гарыг нөгөө олж анхаарахаа мэдгүй байгаа байхгүй. Одоо нөгөө нэг маш их юм орчлон хорвоог тойрчоод ганц үнэлгээ эсвэл ганц хандлага гэдэг хариулт барьж авах хэцүүтэй адилхан тэр хүүхдэд өрөө дүүрэн мэдээлэл орж ирж байхад ганцхан баяртай гэдэг дээр төвлөрөөд энийг ингээд сурах ёстой юм байна гэдгээ ойлгох нь тэр хүүхдэд хэцүү байгаа юм шиг байгаа. Тэгэхээр олон давтуулаад ингээд 50 60 70 мэдгүй дээ 1 жил 2 жил ч ингээд давтуулаад нэг бариад авчих юм бол баяртай гэж сурчих юм бол тэр хүүхд тэгэл сурчдаг байхгүй. Одоо яг заримдаа аутизмтай хүүхдүүд заримдаа сурлагаа мартаад буцаад бүр ингээд чадваргүй болдог гэсэн. Манай охин ч гэсэн аяадаа ингээд сурцсан юм мартах
ингээд дадлаараа буцааж алдаад байхтай овоо хоолоо албагдаж эхэлжсэн ингээл та албагт гээл тэгээ би албагдаад хахаар маргааш нь бүр өөрөө албагдгаа болох юм ингээд алсраад байдаг тохиолдол байна. Эсвэл хаяада яг нэг сурц юм аа бүр ингээд дадалжуулаад яг заавал хийх ёстой гэж хийдэг нэг юм голцоо олдгүй юм байна. Тэгэхээр эн чинь болохоор юм нөгөө за нэгдүгээр тэр танин мэдхүйг хаанаас яаж ингээд анхаарлаа яг юун дээр төвлөрүүлж энгийн хүн шиг байхаа ойлгох тэр нь асуудал байна. Тэгээд ойлгочоод тэрийг бүр хэтрүүлэн дадал болохгүй эсвэл буцаагаад алдаад тахгүй голд нь байлгаж сурах ийм хоёр юмыг сурчвал энэ хүүхдүүд бол энгийн байхад ямар ч асуудалгүй. Магадгүй тэгэд яг энгийн хүн шиг болоод тэрхээр идрээс маш өндөр хэмжээний чадварууд гарах боломжтой юм шиг болоод ирж байгаа байхгүй. Тэгэхээр бидний тарих бүр энэ хүүхдүүдийн шиг те өрөөдөрөн мэдээллийг тэр чигт нэг дор биш юмаа гэхэд бидний тарих ч гэсэн нэг тодорхой хэмжээнд те юун дээр төвлөрөхөө мэдгүй ингэж байж идэг гэдгийг одоо өөрийгөө таних ямар хэцүүтэй нэг ингээл нүдэн дээр ил байж байгаа зүйлийг олж харахгүй тэгэл буруу зөв алдаж оноод байдгийгаа ингээд харах юм бол тэр хүүхдүүдийн тэр шинж тэмдэг юм энгийн амьдралын жижиг сажиг үйлдэл төр хүртэл илрээд байгаа болохоос биднэрт ч гэсэн байдаг зүйл байгаа байхгүй. Тэгээд энэ бичлэгийг би одоо хамгийн сүүлд нэг Японы нэг аутизмтай хүүхдүүд юм лээ ном бичдэг гээд одоо бүр том хүн болсон гэсэн тэр хүний одоо 13 настай байхдаа гэсэн баха бичсэн нэг The Reason I Jump гэд ном байт юм лээ. Тэгээ тэн дээр нэг асуултууд асуугаад тэгээд аутизмтай хүүхд ингээ өөрийнхөө хариулаад тэг ингээ ном бичсэн. Тийм ном байт юм лээ. Би яг уншиж үзээгүй зүгээр подкастыг сонсч ирсэн. Тэн дээр ингээд аутизмтай хүүхдийг чи юу гэж боддог вэ гэсэн чинь тэр одоо аутизмтай хүүхд хариулж байгаа байхгүй юу. Тэгээд хариулгатай болохоор бид нэр ингээд эртээр үед хүн анханасаа одоо яг ямар явах хэвээр тэрийг сануулах гэж ирсэн юм шиг санагддаг ч үлээ нэг би бүр яг үхжил санахгүй байна. Нэг тиймэрхүү утгатай хариулт өгсөн байдаг. Тэгээд яг энэ үгээр нь өнөөдрийн энэ дугаарыг өндөрлөхийг хүслээ. Тэгээд энийг цааш нь дэлгэрүүлээд сайн бодоод энэ хүүхдүүдийг маш сайн ажиглаад анзаараад ойлгохыг хүсэх юм бол маш олон зүйлийн хариултуудыг бас дотроо нууж байгаа тийм хүүхдүүд байж магадгүй гэж би хувьдаа боддгоо. За тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай цагаа гаргаж сонсон та бүхэндээ маш их баярлалаа. Subscribe дараагүй subscribe дараарай.